Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti Coffee. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. Амралтын өдрүүд аядахтаа сайхан өнгөрүүлээд шинэ 7 хоног эрчвчээр дүүрэн угтаж байгаа үзэгч та бүхэндээ дахин өглөөний мэндийг хүргэж байна. Кофе зай ярилцлагын нэвтрүүлэг маань шинэ 7 хоногийнхоо 2 дахь дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн хувьд бид хүн боловсролын талаар дандаа ярилцж байна. За ингээд та бүхэндээ зочдтой танилцуулъя. Англи хэлний академийн захирал, за Toastmasters, Монгол үндэсний байгууллагын тэргүүн хэл шинжилгээ ухааны доктор дэд профессор Загдагийн Ган Чимэг, за мөн англи хэлний академийн гүйцэтгэх захирал Бям Зохтын Номинтуул нар өргөдөө оролцож байна. За өглөөний мэндийг хүргэе. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлсэн үү? За өглөөний мэнд хүргэе. Good morning everyone. Баярлалаа. Сайн өглөөний мэнд хүргэе. Ахад өглөөний мэнд хүргэе. Хүлцээрсэн зочдоо бол эрхэм үзэгчдээ дахин өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр яг одоо бид нар англи хэлийг амжилттай суралцахад юу саад болдгийг, яг ямар хүчин зүйл нөлөөлдгийн талаар ярилцахад бэлэн болоод байна. Тэгэхээр хүлцээрсэн зочдоосоо хамтдаа кофе цагаар дайлъя гэж бодож байна. Тэгээд Италийн алдар Segafredo Zanetti Coffee болон Шотландын алдарт Brodies бидний нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ажиллаж байгаа. Тэгэхээр алийг сонгож явах зочдод маань цай ууя. Coffee please. Окей. За би цай уу. За манай кофег бол хүн болгоо ярих гоё кофе. Та ер нь кофе хэр уудаг вэ? Ер нь өглөөд уув шүү. Тийм үү. Тэгэл кофечд бол маш гоё кофе байдаг. За ингээд ярьцлага хэлвэл өнөөдөр бол бид хүн боловсролын талаар дандаа ярилцж байна. Тэгээд энэ удаад бол англи хэл. За англи хэл бол яалтчгүй одоо орчин үед бол тийм хүн болгоны мэдэх ёстой хэл болсон. Ялангуяа манай монголчууд маань бол англи хэлээр одоо нэлээх ярьдаг болсон. Гэхдээ англи хэлээр бас ярьж чадахгүй одоо ерөнхий боловсролын сургуульдаа сураад, их сургуульдаа сураад тэгсэн мөртлөө ерөнхийдөө онлайн гайгүй мэдээддэг мөртлөө ярьж чаддгүй хүмүүс байна. Маш олон жил үдсэн мөртлөө ерөөсөө сайн сураагүй хүмүүс ингэ байдаг. Маш олон хүмүүс байдаг. Тэгэхээр энэ удаад бол тэр хүмүүст гаргалгаа гаргаж өгөх болоо гэж бодож байна. За энэ ер нь энэ салбарт одоо хэдэн жил ажиллаж байна даа. Тэгэхээр би англи хэл заагаад одоо 20 жил болж байна. За өнөөдөр бас их онцгой өдөр байна. Яг бол яг 10 жилийн өмнө 2006 онд яг энэ танхимд энэ суудлал дээр кофе цаяа нэвтрүүлэгт орж исэн юм. За. Тэгэхээр англи хэлний академи байгууллагаснаас хойш жил гаруй энэ дараа бид Brain Bread гэдэг залуучууд зориулсан англи хэлний монгол англи хэл дээр сэтгүүл гаргаад тэр сургалтынхаа талаар тэр сэтгүүлийнхээ талаар би яг ингээд ганцаараа суугаа ярьж ирсэн. Тэгээ өнөөдөр одоо ингээд гүйцэтгэх захирал багштайгаа хамт орж ирж байна. Тэгэхээр энэ бас бэлэг тэмбэлтэй сайхан өдөр гэж бодож байна. 10 жилийн яг энэ өдөр. Тийм яг энэ өдөр. Тийм тэгээд эргээд ингээд 20 жил англи хэл заалаа. Тий англи хэлний академи байгуулагдаад өөрөө 11 жил болж байна. Энэ хугацаанд харахад бид нар олон зүйлийг хийж амжуулжээ. Олон ч хүмүүсийг сургасан байна, тийм ээ. Зүгээр саяын асуултан дээр яг өнөөдөр 10 жил 2006 онд англи хэлний төвшин хүмүүс ямар байсан бэ гэвэл дөнгөж бараг эхэлж үзчихсэн үе байгаа байхгүй юу. Тэгвэл тэр үедээ өнөөдрийг харьцуулах юм бол одоо англи хэл яг өөрөө чи хэлдгээр бараг доотлол нэг 10 хэдэн жил сурцсан байгаа байхгүй. Гэхдээ яг үнэхээр нөгөө сурсан хэрэглээнд орж чадсан уу үгүй юу гэхээр уншихаараа мэдээд байдаг. Ярих гэхээр бас нэг асуудалтай болоод байдаг. Өөрөөр хэлбэл өмнөө яах нь 64-ийн Тоскан хаан гэдэг шиг тийм хаан босгоцсон. Тэгээ хэрэглээ байхгүй, орчин байхгүй. Тэгээ маш олон шалтгааны улмаас яг үндсэн өдөр тутмынхаа ажил амьдралд англи хэлний үр шимийг хүртэх тал дээр бас нэг харилцан дутагдaltaй байгаад байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр энийг яаж гаргах вэ? Энэ ер нь юунаас болоод байна вэ гэдэг зөнд маш олон хүчин зүйлүүд байгаа. Тийм. Намайг хэмжих юм байвал би. За. Миний хувьд бол хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсөөд одоо 5 дахь жилдээ англи хэлийг зааж байгаа. Тэгээд хайртай багшийнхаа шавьнд байгаамаа. Тэгээд нөхөө тийм академид ороод 3 дахь жилдээ явж гин. Тэгээд сэтгэл бол маш өндөр байна. Тэгээд бас энэ 5 жилд бас нэлээд олон юм сурлаа. Бас хүүхдүүдэд англи хэлийг бол бас амжилттай зааж байгаа манай академи байна. Тэгээд энэ бүгд сэтгэл үнэхээр хангалуун байгаа. За 2006 оноос хойш та одоо 10 жил хүмүүс англиар сурсан байна. Тэрнээс одоо 2006 оноос хүмүүс эргээд санах юм бол та бүхэн маань хэдэн оноос англиар сурсан бэ? Таны төвшөө одоо хэр байгаа вэ ингээ бодоод үзээрэй. Тэгээ хэрэгцээ та сайн амжилт гаргаж чадаагүй бол бидний ярианд анхаарал хандуулаарай. Тэгээ яг англи хэлний мэрэгчлүүд та бүхэнд өнөөдөр гаргалгаа гаргаж өгнө. Мэдээж байгууллагынхаа талаар ярилцгаасаа илүүтэйгээр бас та бүхэнд гаргалгаа гаргаж өгнө гэж хэлсэн байна. Хамгийн гол нь тэр. Тэгэхээр бид нар англи хэл гэдэг маань би англи хэлээ сайжруулах гэсэн, би IELTS-ийн тим оноотой болчихсон, би гадаадд суралцмаар байна, би мастерч явмаар байна, эсвэл би хүүхдээ нэг англи хэлээ сайн ярьдаг болгочихсон гээ. Дандаа тийм тэгчимсэн, ингэчимсэн гэсэн хүсэл мөрөөдлийн хэмжээтэй яваад байгаа байхгүй юу? Гэтэл энийг яг үйлдэл болгоод энийг яг үр дүн болгож
болох ёстой гол зүйл дээр юун дээр алдаа гарсан бэ гэхээр бид нар бол хуучин англи хэлийг яаж амжилттай сурах вэ? Англи хэлийг амжилттай сурахад одоо ярианы дадлагыг яаж сайжруулах вэ гэх юм ингээд арга барилуудыг за телевизэрийг үзэх ёстой, кино үзэх ёстой ч гэдэг юм хэлдэг вэжээ. Гэтэл яг өнөөдрийн ингээд төвшнөөс юу олж ойлгож мэдвэ гэхээр яг энэ матрешка шиг. Энэ бол төгс англи хэл байхгүй юу? Өөрөөр хэлбэл төгс англи хэл гэдэг маань ярианы чадвар, бичгийн чадвар, унших чадвар, ойлгох чадвар, сонсох чадвар. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө нөгөө соёлын англи Америк хүмүүс ер нь одоо төрөлх хэлтнүүдийн соёлын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг энэ үндсэн гол юм чинь энд явж байгаа. Тэгэхээр бид нар энийг бидний арга барил юун дээр алдсан бэ гэхээр энийг л сургана гэж дайраад идэв гэсэн байгаа байхгүй. Гэтэл хамгийн гол юм нь юу байсан бэ гэхээр ерөөсөө л энэ жижиг юм. Өөрөөр хэлбэл дотор цусаа гардаг матрешка ороод ирлээ шүү дээ бид нар. Гэтэл энэ дотор байгаа энэ жижиг юм л бидний одоо ёстой нөгөө дэлхий гэж үзэх юм бол дэлхийн хамгийн цөмөн байхгүй юу? Тэр цөмөн юу вэ гэх юм бол биднэрт хүсэл эрмэлзэл, асар их хүсэл эрмэлзэл энэ хэлийг яагаад сурах ёстой юм бэ гэдэг тэр яагаад вэ гэдэг тэр зорилт мал хамгийн гол болоод байгаа. Би үнэхээр 1 сарын 26-нд IELTS-ийн шалгалтыг өгтөө би 6.5 оноотой байна гэдэг тэр өөрийнхөө өмнө тавьсан зорилго чинь яг бодтойгоор харагдах юм бол та яах ёстой байх нь? Why гэдэг нь гарч ирж байгаа байхгүй яагаад вэ гэдэг. Ингэж яснараа би одоо тий Австралийн их сургуульд элсэж орно. Тэр аппликейшн scholarship-ыг одоо авна ч гэдэм үү тий. Тэр зорилго шин тодорхой харагчмууд угаасаа гадна талын жижиг матрешка буюу одоо энэний дараагийн орж ирж байгаа матрешкагийн асуудал шийдэгдэж орж ирэх байхгүй. Тэр нь юу вэ гэвэл хизээд хичээлэх үү? Тэ? Яаж хичээлэх үү? Би өөрөө ямар төрлийн суралцагч вэ? Би хүмүүстэй ярихаар аз жаргалтай болоод байд юм уу? Би гэртээ ганцаараа суугаад бичгийн чадвараа сайжруулад байвал сайн байд юм уу? Миний ойлгоод байгаа бичгийн чадвар маш сайтай, орчуулганд аягүй мундаг хүмүүс зөндөө байгаа байхгүй. Гэтэл ярих гэхээр өөрийгөө илэрхийлж чаддаг байгаа. Тэгвэл тэр нь ямар учиртай юм бэ гэдгийг нь мэддэг. Өөрөөр өөрийнхөө сурах арга барил, цагийн менежменттэй орон унтахын өмнө жишээ. Ямар нөхцөл байдал ямар нөхцөл байдал ямар цаг үед яаж орж ирэх вэ гэдэг яаж хэлэх вэ хаа гэдэг одоо таних хэрэгтэй байна. Хаа гэдэг тэр болон менежментийн асуудлууд энд орж ирж байгаа байхгүй. Тэгээд хамгийн сүүлд нь яаж вэ гэдэг нь энэ өөрөөр хэлбэл цогцоор англи хэл орж ирж байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор ямар нэгэн албан шаардлагаар юм уу хин нэгнийг дуурайж орж ирэхэд тэр өөр дүнг авахгүй байгаа. Үнэхээр хасар их хүсэл эрмэлзэлтэй би төдийд ийм зорилготой хүрнэ гэж орж ирсэн улсууд хаанаас ч гэсэн тэр боломжуудыг бий болгоод ямар ч төлбөр төлөхгүйгээр өөрийгөө сайжруулах явах болцоод байгаа байхгүй. Тэр биднэрт тэр нөгөө асар хүсэл эрмэлзэл нь зөвхөн өнгөн түвшинд нэг сайжруулах шансан да гэж бодож байгаа байхгүй яг үүндээ тий. Тэгэхээр тэрнээс л эхлэх ёстой юм байна гэдгийг маш сайн ухаарсан. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн бэлтгэл. Тэгэхээр нөгөө хүмүүс маань одоо ёстой гэж хандхаасаа илүүтэйгээр ухамсарлах хэрэгтэй байна шүү дээ. За би энэ англи хэлийг сурах хэрэгтэй гэж зүгээр англи хэлээр бодоод байдаг. Гэтэл энийг сурснараа би ямар амжилтанд хүрэхин яагаад сурах гэдэг юм гэдгийг бодохгүй зүгээр англи хэл сайн байх хэрэгтэй гэдэг нэг тийм үр дүн нь тодорхой тавигдах хэрэгтэй байхгүй тийм ээ. Тодорхой болох хэрэгтэй. Тэрэндээ яаж хүрэх вэ гэдэг өөрөө арга замаа маш сайн гаргаж ирэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Магадгүй би дагаад орж ирж болно. Чиглүүлэгч багш нартай байх хэрэгтэй болох юм тийм ээ. Тийм хамгийн нэгдүгээр тул тухайн хүн өөрийнхөө зорилгыг ухамсарлаад тий маш их хичээж ажиллах тэр урам зориг олж авах хэрэгтэй. Одоо энэ цай маань ямар гоё амттай байгаа лээ тий. Яг тэрэн шиг англи хэл сурна гэсэн тэр хүсэлтэй үнэхээр ингээд амтанд нь ороод дуурлаад хайр зарлах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ хэлэх юм бол үнэхээр англиг бол амжилттай сурч чадна. Яг хэлийг сурах хүн болгоны л бас арга өөр л байдаг байх лээ. Түрүүн бас багш маань ярьлаа. Өөрөө ганцаараа суугаад хийхлээр ингээд яг үр дүн нь илүү гараад байдаг. Эсвэл хүмүүстэй ингээд яриад тахлаар яриан сайжраад ч юм уу яг нэг тийм өөрийн гэсэн хэлбэр байдаг. А дээрэс нь англи хэлийг анхлан залуу ямар нэгэн хэлийг сурж байгаа хүн анхлан сурж байгаа суурь нь ямар байна уу? Тэндээс бас бүх хэлний мэдлэг нь цаашдаа яаж үргэлжлэх одоо тавигддаг байх гэж бодож байна. Тэгэхээр яг одоо Монголын англи хэлний боловсролын тогтолцоог эргээд бид нэр ингээд эргэж ухраагаад харах юм бол бас нэг зүйл дээр жоохон дутагдaltaй ажиллажээ гэсэн тийм дүр зур харагдаад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хэл анхан шатны түвшин. За бид насан туршидын хувьд ярьж байна те. Анхан шатны түвшинд хэлийг сурж эхэлж байгаа үед юу харах вэ гэхээр тэр хэлний амтанд оруулж тэр хэл нь одоо өөрөөр хэлбэл шууд харилцаанд орж эхлэх хэрэгтэй гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл бэлэн хэллэгүүдийг мэддэг. Өөрөөр хэлбэл тэр үзээд байгаа юм үр дүн нь шууд яах нь харагддаг гэсэн үг байна. Тэгэхээр яг ингээд зураг авж байгаа хүний хувьд бол одоо том
дүр зургаар нь англи хэлийг харах хэрэгтэй гэсэн. Хоёр хэлний ялгаа нь ингэж орж ирдэг юм байна. Энд чинь англи хэл, монгол хэл хоёр чинь нөгөө хүмүүс ярьж байгаа хүмүүсийн сэтгэлгээ нь ондоо болохоор гол зүйлээ англи хүмүүс эхэндээ хэлдэг юм байна. Монголчууд бол тайлбар явж байгаа хамгийн сүүлийн гол зүйл нь орж ирдэг ч гэдэм үү те. Тэгэхээр энэ ялгаанууд, энэ зүй тогтлыг ерөнхийд нь том дүр зургаар үзээд тэгээд нөгөө амтанд нь орно гэдэг шиг тийм байдлаар оруулахгүйгээр бид нар юу хийсэн бэ гэхээр шууд яах нь шинэ English and use гэдэг нэг англи хэлний дөрмийн ном. За энэ present simple шүү. Тэ хийшин эс орж ирээ шүү. Үгүй яагаад тэр эс нь орж ирээд байгаа. Яагаад хийшин болохоор doesn't have нэр гэж орж ирээд идэх юм. Учрыг нь ойлгомоор байгаа байхгүй яг үнэндээ. Тэр учрыг ойлгосон тэгээд тэр амтанд норосон ерөнхий дүр зургийг харуулж өгч чадаагүй учраас дандаа нөө ярих гэхээр орчуулга яваад байгаа. Би ингэж хэлэхээр юу гэж хэлэх үү гэж одоо монгол орчуулга тархин дотор чинь явагдаад англи хэлээрээ сэтгэх хэрэгтэй юм шиг. Англи хэлээрээ сэтгэж шууд англи хүн шиг болж чинь явахгүй болохгүй болчиход байна гэсэн. Ягаад ерөнхийдөө нөгөө нэг ерөнхий боловсролын сургууль суралцж байгаа сурагчид маань бага настай. Дээрээс нь аливаа нэг юм ухамсарлаж амжаагүй байгаа шүү дээ. Энэ одоо ямарваа нэг юм тулгаж хийхлээр тэрэнд жоохон эсрэг ингэж хандах тохиолдол байдаг те. Тэнгүүд нөгөө нэг ухамсарлаагүй юмыг нь шууд за ингэх ёстой тэгэх ёстой энэ бол ийм одоо present simple те энэ бол ийм дүрэн байх ёстой энийг бол ийм ч одоо энийг бол ингэ цээжлгээд юм шууд хүчээр тулгаад тэрнээс өмнө нөгөө хүүхдтэйгээ ухамсарлуулж ойлгох явцыг илүү бас анхаарах хэрэгтэй байна шүү дээ. Одоо англи хэлийг сурснараа чи ингэн тэгэнтэй тэгээд дээрээс нь нөгөө нэг та энэ ийм учраас одоо ингэж явж байгаа юм. Нөгөө нэг дөрмийн хувьд те монгол хэлэн дээр бол юм байдаг бол англи хэлний юм байгаа. Тэгээ дээрээс нөгөө нэг чи англи хүн шиг сэтгэх ёстой гэдэг чинь монголоор сэтгэхэд байх юм бол тэр англи хэлийг сурахгүй шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө англи хүмүүсийн нэг сэтгэхүйгээс нь бас жоохон тайлбарлах хэрэгтэй байна энэ удаа тийм үү. Тэгэхээр яг энэ асуулттай холбоотой ийм англи хэл заах арга зүй дээр хоёр ийм том талбар байгаа байхгүй юу. Тэр нь болохоор бидний ойлгож байгаагаар тийм бидний одоо сулгаа шинжилгээний зөнд одоо 20 жилийн багшлсан дадлага одоо манай багш нарын олон улсын сургууль багшилж ирсэн энэ дадлага энэ зүйл ингээ аваад үзэхээр 13 наснаас өмнөх 13 наснаас хойш гэж байгаа. 13 наснаас өмнөх нь юу вэ гэхээр нялх хүүхдүүд бол ерөөсөө л яг SpongeBob байдаг шүү дээ нөгөө парлон байдаг шүү дээ тийм яг тэрнтэй адилхан багш ямар юм заана тэрийг шууд ингээл өөр дөрөө шингээгээл авчдаг. Тийм учраас тэнд ямар сургалтын арга барил орж ирэх вөхөр манай Jolly Kids гэдэг сургалт брэнд сургалт байгаа тийм. Тэн дээр бол шууд автоматар баруун тархийг хөгжүүлэх маягаар аз жаргалтайгаар хөдөлгөөнтэй, өнгөтэй, дуутай хөнгөтэй тийм. Дээрээс нь шууд нэг автоматар толгоонд нь суух юм. Шууд тавтаагаар ороод ирдэг тийм. Тэгээд тэнд ерөөсөө л энэ аз жаргалтай тийм орчин тийм байдлыг бий болгож байгаа гэсэн үг байгаа байхгүй тийм ээ. Дэлгэсэн дээр угаасаа манай сургалтын видеонууд гарч ирж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ Монгол багш нар заагаад яг Америкт юм уу Англид за манайхад ерөөд British системээр дамгуулж орж ирдэг. Тэгэхээр англи хүүхд шиг тийм цэвэрлэн дуудлагатай хүүхдүүдийг бид нэр одоо сургаж ийна, гаргаж ийна гэсэн. Одоо манай хөтөлбөр 4 дахь жилдээ анханаас ерөөсөн англи хэлний актив дээр англи хэлний даатгад өгсөн юм хүүхдүүд явж байгаа байхгүй. Энэ талаар манай намын тул захирлаг басаа мис нимо гэдэг хүүхдүүд нь мэдэн тийм ээ. Манайхан бүгдээ багш нарын уртл нөгөө нэрнийх нь тэр багшаа гэж дууддаг дандаа мис гэдэг явчихдаг байна. Тэгэхээр 13 наснаас хойш бол нөгөө шүүлтүүрүү тасар ихтэй итгэхэ болчдөг байна. Юм шууд хүлээж багшийн хүлээж зааж байгаа зүйлийг шууд хүлээж авахгүй дандаа яагаад ингэсэн ямар учраас энэ одоо ингэж идэх ямар маш олон шүүлтүүрүүд дурдаа байсан. Тэгээд нас явах тусам тэр шүүлтүүрүүд ихсэх тусмаа одоо нөгөө түрүүний хэлдэг зүү тогтол яагаад вэ гэдэг асуултуудын хариултыг авчингууд дор нь ингэж хэрэглээнд оруулаад байдаг байхгүй тийм ээ. За Jolly Kids манай сургалт маань хизээ эхлэх гэж байгаа ба ер нь бусад сургалтын төвүүд бас хүүхдийн иймэрхүү төрлийн сургалт байдаг л да онцлог нь танах юу вэ? За манай Jolly Kids хүүхдийн сургалтын онцлог бол манай багшийн хэлсэнтэй адилхан хүүхдүүдэд бол маш энгийн тий хөгжилтэй аргаар заадагт оршиж байгаа. За түүнээс гадна манай англи хэлний Jolly Kids програм маань хүүхдүүдэд тий үсгийг ABC гэж заахгүйгээр A гэдэг үсэг маань өөрөө үгэнд орохоор яаж дуудагддаг тий. За зөвхөн дан ганц үсгнээс гадна 2 үсэг нийлээд нэг аваа гаргадаг. Тэр байтугай 3 үсэг нийлээд нэг аваа гаргадаг тий. Тэгээ тэр болгон нийлээд үгэнд яаж ордог юм. Тэр бүгдийг бид эхнээс нь зааж хүүхдэд суулгах юм. Ингэснээр хүүхдүүд хамгийн нэгдүгээрт зөв дуудлагатай болно тий. Аливаа үгийг маш хөнгөн цэвэр дуудлагаар дуудах тэр чадамжийг сурж авдаг. Хоёрдугаарт бүх одоо юмнуудыг номоо айгу маш амжилттайгаар уншингууд хүүхдүүд аяанда нөгөө нэг хүнд дүрэн биш үү present simple ч юм уу тэрийг ингээ уншаад ирэнгүүд аяанда сэтгэлд нь тогтох тэр
бас чадвар суучт юм аа. Тэгээ манай хамгийн том гол онцлог бол энэ байна те. Тэгээд энэ бүгдийн цаана маш хөөрхөн хөгжилтэй тоглоом явж гин. Хүүхдүүдийг идэвхжүүлсэн чи чаднаа гэсэн те урамшууллын системийг бас агуулж байд юм аа. Тэгэхээр англи хэл чинь 26 үсэгтэй байгаа шүү дээ. 26 үсэг чинь 44 авиа болж байгаа байхгүй. Яг авиагаар нь хамж үзсэн юм. Тэр авиа чи эргээд задраад 256 янзаар дуудагдаж байгаа байхгүй. Тэр нэг авиа гэдэг нь баг цаанаа 7 8 янзаар дуудагдж орж ирж байгаа. Тэгэхээр бид нар багш сая хэлдгээр, мисний мөн хэлдгээр жишээ нь бид нар ABC гэж хэлдэг гэж байгаа хөцөн хамгийн ихний бидний заадаг авиа с гэж орж иж байгаа. А тэг гингүүд сайт болно те. Тэнгүүд скингүүд яах нь нөгөө хөдөлгөөнөөр өөрөө яг могоо шиг орж иж байгаа байхгүй могоо шиг шүү дээ. Ингээ морилцсан могоо шиг. Гэтэл дүрслэл нь өөрөө орж ирээд хөдөлгөөн өөрөө давхар орж ирээд тэгээд дээрэс нь яах нь жишээ нь могоог snake гэдэг үгээд зураад хэлээд давтангууд өөрөө ирэхгүй хүүхдэд ингээд дадлуулаад суучиж байгаа байхгүй. Тэгээд холбоод явчихна гэсэн үг байна шүү дээ. Тэгээд бүх хичээл нь англи дээр яв. Одоо хичээл маань бүр анхан шатны хичээл гэсэн англиар ороод ирж байгаа. 100% англи дээр орж ирдэг. Тэнгүүд хүүхдүүд маань ажиглаж байгаа л автоматар нөгөө командуудыг сонсоо явчихдаг. Нөгөөтэйг нэг онцлог нь болохоор бусад сургалтын төвүүд ч гэсэн хүүхдүүдийн сургалт явуулдаг. Гэхдээ бидний хувьд бол Jolly Kids гэдэг энэ сургалтыг яг брэнд сургалт болгож хөгжүүлж байна гэж бид нар бардам хэлнэ. Нэг өөр нэг одоо онцлог нь гэвэл эцэг эхчүүд багш нар хүүхдүүдийн уялдааг асар сайн энэ дэр гаргаж өгч байгаа байхгүй. Тэгвэл юу гэж боддог вэ? Хүүхдээ англи хэл активд төгссөн. Одоо болоо манай хүүхдээ англи хэлийг мунтаад болно гэж бодож байгаа. Үгүй. Ороо уулхан хүүхдтэй туслаад өгсөн одоо онлайн өгсөн даалгавар юмудаа хамтдаа суугаа. Эцэг эхтэн ч гэсэн өөрсөнд нэрхтэй те. Хөөрхөн төр номнууд уншаа, дагаж хийлээ, даалгавар юмнуудын одоо хийлцээд өгсөн багш нар нь одоо жишээ нь эцэг ихтэй зориулсан ийм загтал хвчээрээ ингээр ихээр нөгөө хэдтэй тэрийг одоо гардуулдаг ч юм уу ингээ гэртээ хамтдаа шин кофе цай яаж хийх үү гэдэг ч юм уу те тэрийг жишээ нь англиар хэлээ цайгаа хийгээд аав ээж дээр өгж байгаа тэр зураг аваад ирсэн. Ингээд тэр нь өөрөө ингээд нөгөө бүх гэр бүлийг хамарч орж ирж байгаа байхгүй юу? Тэрүүрээ бас нэг онцлог юм тийм ээ. Тэгэхээр англи хэллийг сурахад бол орчин чухал байх. Тэгэхээр аав ээж нь бас орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй тийм. Дэмжиж өгдөг, урамшуул өгдөг тийм ээ. Урамшуулахгүйгээр том хүн ч амжилтанд хүрэхгүй, хүүхдүүд нь ч амжилтанд хүрэхгүй тийм. Дээрээс нэг англи хэлний сургалтууд чинь нэг хүнд хэлбэрээр ороод идэг шнэ. Тийм яг нэг тэгхгүйгээр яг амьдралтай ойрхон жишээлбэл кофе зөө яаж аягалах вэ? Хоолоо яаж хийх вэ? Жишээлбэл нэг ингийн амьдралын хэлнээс л юу нь бол англи хэлний мэдлэгийг сурах боломжтой гэж ойлгож болох юм байна тийм ээ танай сургалтыг. Зорилгоос хамаарна. Жишээ нь хуульчдын хувьд тийм ээ олон улсын англи хэлний актив 2010 оноос эхлээд TOEFL гэдэг олон улсын одоо олон улсын хууль зүйн англи хэлний юм шалгалтын эрхийг авсан бид нар сургалтаа явуулж байгаа. Хуульч хүний хувьд бол энэ тоглоом орж ир боломжгүй байхгүй яг үүндээ. Яг хүүхдийн хувьд. Тий, хүүхдийн хувьд бол орж ирж байна гэсэн үг тийм. Гэхдээ хүүхдийнхтэй бид нар бас Jolly Teens гэдэг хөтөлбөр орж ирж байгаа тийм ээ. Номдол орш бас тэр сургалтын талаар баг зэрэг. Бид нар оюуны толгой гэдэг ер нь бол сурчлагаа хийдэггүй ч гэсэн бид нар яг мэрэгжлийн хүмүүсийн байгууллагыг удирдах явж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар нөгөө байгуулсан зорилго нь өөрөө. Яагаад үг гэдэг зорилго нь Монгол багш нар, мэрэгжлийн Монгол багш нар Монгол хүмүүстэй Монголд нь англи хэл сургаад гадагшаа олон улсад өөрснийхөө мэрэгчлэр магистр тийм ээ өөрөө PhD гэдэг энэ мэрэгчлэрээ цаашаа явах тийм бололцоог бид нар хангаж өгье гэсэн үндсэн гол хүүхдүүдийн хувьд ч гэсэн тийм ээ тийм үндсэн зорилготой учраас англи хэлний активн дээр орж ирэхээр бид нар зөвхөн англи хэлний сургалт биш нэмэлт олон зүйлийг бас санал болгоод байгаа байхгүй. Тэр нь болохоор манлайлалын чадвар, багаар ажиллах чадвар, бие биенийг багаар ажиллах чадвар, манлайлалын чадвар, харилцааны чадварын бас давхар сайжруулах тал дээр бид нэр одоо ажилтдаг тий. Тэгэхээр TOEFL гэдэг олон улсын хууль зүйн англи хэлний сургалтын эрхийг авсан сургалтын шалгалтаа авдаг. За Toastmasters гэдэг байгууллагын талаар сонссон болов? Энэ бол олон улсын одоо боловсролын хамгийн том дэлхийг хамарсан ийм том боловсролын ашигын бус байгууллага. Нийтдээ 142 оронд тийм ээ 345 мянган гишүүнтэй ийм том байгууллагыг 2010 онд бид нэр төрийн бас байгууллага оруулж ирсэн. Одоо нийтдээ 6 клуб ажиллаж байгаа. Тэр Эрдэнэтийн уулын байжуулах үйлдвэр дээр байна, Wagner Ras дээр байна, Tiger үйлдвэр дээр байна, англи хэлний актив дээр 2 жилийн өмнө хаалттайгаар байгуулсан. Нийлдэлтэй гэдэг нь болохоор хинч очиж сууж болох тийм клуб маань болохоор Toastmasters Монгол, UB Toastmasters гэдэг ингээд нийт 6 клуб байгаа байхгүй. Тэгэхээр англи хэлний актив дээр байгаа Great Mongols гэдэг тэр Toastmasters-ийн клуб нь хүмүүсээ манайд суралцж байгаа хүмүүсээ харилцааны болон манлайлалын чадварт нь сайжруул. Өөрөөр англи бид нар хурлаа хийдэг
Jolly Teens гэдэг програм байгаа талаар. Оюуны толгой сургууль дээр бид нар англи хэлний хөтөлбөрийн аваад сурсан. Одоо хийгээд энэ жил 3 жилдээ орж 1-2 дахь ангийн хүүхдийн маш үр дүнтэй. Эхнээс аваад олимпиадад төрүүлж байна. Тий? Jolly Youth Leadership гэдэг залуу манлайлагч гэдэг хөтөлбөрийг маш амжилттай хэрэгжүүлж байгаа. Бас тус тасарсан нэг хөтөлбөр юм байна. Ийм амжилттайгаар бид нар явж байгаамаа. Тэгэхээр англи хэл сурна гэхээр л одоо зөвхөн хэл сурна гэж бодоод байдаг байхгүй. Үгүй. Угаасаа тэр хэлийг амьдлуулах хэрэгтэй байгаа байхгүй. Маш олон хүчин зүйл өөрөө орж иж нөгөө бүх юмний араа шүдний хэлжиж урагшин явах болохоос биш. Зүгээр л яг түрүүний хэлдгээр нэг багш заагаад идэх хэдэн хүүхдүүд суудсан байж орж ирвэл энэ өөрөө учир дутагдaltaй болчих. Тэгээд нөгөө хүмүүсийг залхаагаад байгаа байхгүй яг үнэ. Тэгэхээр одоо англи хэлтэй болчих юм бол өөрийнх нь карьерт нь маш одоо том нөлөө үзүүлэх гэдэг. Тэгэхээр англи хэлгүйгээсээ болоод яг өөрийнхөө үеийнхнээсээ ингээ хойш хоцрох одоо юм маш их байна л да. Тэгэхээр энэ одоо 20 жил англи хэл зааж байна гэсэн. Дээрээс нь 11 жил болсон байна. Академи маань тий. Тэгэхээр ер нь 11 жилийн хугацаанд маш олон судалгаанууд явуулж байгаа шүү дээ. Тэр чинь сургалтын маш олон арга барилуудыг хэрэгжүүлж байгаа. Зарим нь амжилттай болж байгаа, зарим нь болохоор болохгүй ч юм уу тийм ингээд. Одоо бол мэдээж 11 жил болсон юм чинь бүх арга барил бол тогтцсон байгаа. Тэгэхээр ер нь яг нийтлэг алдаанууд юу байдаг? Англи хэл сурахгүй, сурч чадахгүй байх алдаанууд юу байдаг? Дээрээс нь одоо яг танай зүгээс ямар төрлийн одоо брэнд одоо хөтөлбөрүүд сургалтууд гэдгсэн шүү дээ. 4 төрлийн брэнд сургалт байгаа гэдгсэн. Тэр талаараа дөрөв бишээ зөндөө байгаа гэсэн. Одоо эхэлж байгаа 4 сургалт орж иж байна тий. За эхэлж байгаа 4 хөтөлбөр байсан. За тэгэхээр хамгийн гол нь түрүүний хэлгээр нөө матрешка дээр жишээ авч ирсэн тий. Хамгийн гол нь орж ирж англи хэлний академи хаалгаар орж ирж байгаа хүн, зориод ирж байгаа хүн болгоно юу тогтоох хэрэгтэй вэ гэхэд чадна гэдэг тэр ихтгэл өмчлөлийг бий болгох хэрэгтэй байгаа байхгүй. Ихтгэл өмчлөл гэдэг бол юу гэдгийг одоо хөмсөг зангидсан тий хатуу хахир тийм орчинд бий болох зүйл биш байхгүй. Алдсан ч гэсэн таныг дэмжиж идэг тэр уур амьсгал тэр орчинд байх хэрэгтэй. Тэгэхээр тэрэн дотор сурж байгаа хүн болгон өөрөө бие бинийгээ дэмждэг, багаар ажилдаг, найз нөхөд бас яг гэр бүл шигээ байж ивэл өөрөө хүн чинь тэр ихтгэл өмчлөл тогтож өгдөг байхгүй. Энэ дэлхий дээр ерөөсөө 3 гол зүйл байдаг гэж байгаа байхгүй хүн үнэхээр таашаал авчдаг 3 зүйл тий. Тэрний нэг нь яг мэдлэг байгаа байхгүй. Өнөөдрийн үтсэн үг хэллэг, өнөөдрийн үтсэн зүйл чинь гэртээ очиод телевизээ хасаахад CNN тэр үг хэллэг явж ивэл ямар сайхан бэ. Улам их яах нь сурыг гэсэн ихтгэл өмчлөлийг урам зориг өгдөг. Тэгэхээр хүн нөгөө нэг мэдснээсээ бол чамдгүй шүү дээ. Мэдгүйгээсээ болж л одоо тэгээд өөртөө итгэл байх. Тийм хамгийн гол гэдэг юм байна. Тэг би мэдгүй юм чи. Мэдгүйгээсээ болж бас чинь мэддэг тохиолдол өөртөө сэтгэл ханамж өндөр болно, ажилдаа хайртай болно, улам илүү урам зоригтой болно, улам илүү цаашаа сурах тэр нэлсэн юм шүү дээ. Яг үнэ тийм. Ажилдаа стресс одоо ажлын ачаалал ихтэй байж үж хагаад оройн одоо дипломын ангийн сургалтанд ороод ирчаад 2 цаг 3 цаг өрүүлж сургалтанд бүх зүйлээ мартдаг гэж байгаа байхгүй манай хэрэгтэй тийм. Үнэхээр аз жаргалтай яг тэр сургалтандаа ингээл орцсон. Бүр ямар сайхан болоод энерги авын энэ зарим нь орж ирдэг шүү дээ. Тэгэхээр тэр орчныг нэгдүгээр бүрдүүлж бид нэр чадлаа. Орчин ямар байх хэрэгтэй гэдэг. Тэгээд өөр нэг бидний олж тогтоосон зүйл ерөөсөө сэтгэл зүйн бэлтгэл сэтгэл зүй. Хүн ерөөсөө дотроосоо өөр хэлэл одоо би яг миний докторийн зэрэг хамгаалсан зүйл болохоор когнитив хэл шинжилгээ гэж байгаа байхгүй. Тэр нь таны мэдгүй хэл шинжилгээ. Өөр хэлбэл бидний уураг тарих гэдэг маань тэгээ бидний энэ уураг тарих гэдэг маань бидний ерөөсөө үйлдэл болгоныг бүгдээрийн яах нь санаас нь ингээд зохицуулж идэг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энэ их тархинд байгаа потенциалыг бид нар бүрэн дүүрэн ашиглуулахын төлөө тэр зүйлийг гаргаж ирэхин төлөө бид нар одоо ингээд судалгаа шинжилгээ туршилтын практикийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгээ үнэхээр болдгийм байна. Монголчууд бол асар их потенциалтай хүмүүс. Маш богино хугацаанд үнэхээр мэрийгээд хэрэглээнд орох боломж нь орж ирэх юм бол англи хэлийг ганцхан англи хэл биш ямар ч амжилтанд хүрэх болцоотой хүмүүс гэдгийг нь ойлгомжтой байна тий. Манай багш нарын хувьд болохоор бид нар бүгд хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бүтээгдэхүүн, Монголын бүтээгдэхүүнүүд тэгээд Монголын бүтээгдэхүүнүүд Монгол бүтээгдэхүүнүүдээ гаргах гэж үзэж байна гэсэн үг шүү дээ. Брэнд бүтээгдэхүүн. Монголын бүтээгдэхүүнүүд Монгол бүтээгдэхүүнүүдээ англиар сургаад тэгээ Монгол бүтээгдэхүүнээ гадагшаа гаргаж орж ирсэн хүмүүс нь буцаж орж ирээд Монголоо хөгжүүлнэ гэсэн үг байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар ер нь нэг гүүр шиг амьдраад байгаа байхгүй. Орж ирлээ, жил сурдаг юм уу, 3-6 сар сурдаг юм уу сурлаа, оноогоо авлаа, эргээд гадагшаа яваад. Ингээ гойгоо зургууд эргээ харахаар чинь бүгдээрээ л ишээ тийш явцсан тий Австрали явцсан, Австралийн их сургууль явцсан, тэнд тэтгэлэг авцсан, Англи явцсан, Америк авцсан. Тэр чинь өөрөө бидний цаашаа өшөө их хийх хэрэгтэй гэдэг урам зориг өгөөд байгаа гэсэн үг байгаа байхгүй тий.
Хэдүүлээ одоо нэг тодорхой гоё юу факт ярил л дээ. Одоо нөгөө та нар ярьлаа. За Монгол бүтээгдэхүүн маань Монгол бүтээгдэхүүнээ сургаа гадагшин зах зээл гаргах гэдэг. Гадагшаа одоо амжилттай суралцж байгаа одоо университийн оюутнуудаас дурдах юм бол одоо айлын сургууль хаанхын сургуулиудад за ярих юм бол зөндөө хамгийн хурдан хугацаанд сурсан рекорд гэдэг ч юм уу те. Нэр хамгийн хурдан хугацаанд сурах рекорд энэ нэг юм дээр бас аюул сайн анхаарах хэрэгтэй. За урам зориг, итгэл үнэмшил байна. Нөгөө талаар энэ хэл сурна гэдэг чинь хөдөлмөр хүс хүч гарна гэдгийг аюул сайн ойлгох хэрэгтэй байна. Тэгвэл нэг сурчлагаан дээр харагдаад байдаг тийм 30 гэж одоо нэг. Тэгээд зарим сурчлагааг ингээ харахаар тэдэн хоногийн дотор тийм сайн болгоно хугацаанд ингээ тэгж олно. Яг үнэндээ англи хэл сурна гэдэг чинь поток лекц ороод бүгдийг одоо нүстэй инспайринг болгоо тест тгий гэж ингэж одоо тэр урам зориг өгчөөд орхио явчихж байгаа асуудал биш байгаа байхгүй. Орж ирсэн хүн болгондоо тулж ажиллана гэсэн. Тийм учраас манай сургуультад нөгөө цөөхөн хүнтэй гэдэг. Дээдл нь 12 хүнтэй байдаг байхгүй. Тэрнээс илүү хүнтэй орж ирэхэд тулж ажиллах боломж байхгүй болчихдог байхгүй. Тэгээ би даалтан дээр асар их ач холбогдол өгдөг. Бид нар чиглүүлэгч нь бай та гэртээ өдөр болгон орой болгон унтахаасаа өмнө нэг цагийг гаргаарай. Унтахын өмнө тэр цаг алтан цаг байхгүй юу? Өглөө сэрэнгүүтээ 5 минут. Энэ хэний ч хувьд одоо хэрэгжүүл болгох. Ягаад гэвэл бүтэн өдөржингөө өөр ажил төрлөө зохицуулж явж байгаа. Яг унтахын өмнөх тэр цаг дээр англи хэлээ давтах юм бол шүнжэнгөө би ямарч жагаад ганцхан тарих амардаггүй. Маш амархан тэр зүйлийг өөрийн болгочдог. Бидээс энэ аим шиг кино энэ төр үзэж байгаа сонсч юм бол шүнжэнгөө нэг хац сони юм зүйлүүд явдаг шүү дээ. Тэгэхдээ тэрнтэй адилхан бид нэр зорилготойгоор тэгвэл тарихаа англи хэл рүү нөгөө төвлөрүүлж өгөх хэрэгтэй гэдэг тэр зүйл айгуу чухал байгаа байхгүй. Тэр чинь унтж байхдаа тарих одоо мэдээлэл бүх нөгөө мэдээллүүдийг чи авч чинь сонсч ирсэн юмнууд чи ингээ бүгдийг нь өөрийн болгоч. Өглөө нэг ингээл харчих юм бол эсэргийг авч тийм. Тэгээ манай англи академийн бас нэг онцлог болохоор англи хэлний багш нар маань тий одоо суралцсан бүх одоо сурагчид, хүүхдүүд, залуучууд та байнга одоо холбоотой араас нь яаж юм тий эргэх холбоотой байдаг байхгүй юу. Тэгээ манай одоо баримт ярих юм бол зөндөө баримттай тий баг болчроос эхлүүлэл том хүмүүс хүртэл бүр тэр чигээрээ гэр бүлээрээ манай академиг зорж англи сураад гэр бүлээрээ Австралид жишээл байж байгаа баримт байна тий. Одоо жишээ нөхөр нь Австрали Монголын засгийн газрын тэтгэлэг авахтаа анх англи хэлний академи дээр ирж суралцж байгаа байхгүй. Тэгээд IELTS-ийн оноогоо авчаад тэтгэлгээ авах эрхээ нэглэгдэж байна гэсэн үг байна. Тэтгэлгээ аваад тэр хоорондоо тэтгэлгээ авчаад энд бэлтгэлтэй сурж байгаа хооронд эхнэр нь англи хэлний академи бизнесийн англи хэлний одоо бүтэн жилийн сургалтанд явж идэг. Бумбара гэдэг одоо хүн нэгдүгээр ангиас эхлээд манайха 3 жил англи хэлний академи Jolly Kids програмд явж агаад англи хэлтэй болцсон. Одоо бүгдээрээ Австралийн Камберагийн нийслэлд их сургууль сурч байгаа. Ямар гоё юм бэ? Гэр бүлээр. Тэр англи хэлний академи одоо бүтээгдэхүүн гэр бүл байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн баг охин нь болохоор нөгөө ах нь сураад ирсэн юм а дүүдээ зааж. Тэгээд ерөөсө тэр ингээд тэр гэр бүлүүд ерөөсө англи гэр бүл болсон тийм. Маш олон жишээнүүд байна тийм ээ. Англи манай юм гэрлэмар байна тийм. Матхан баяр маань байна, гоо маань байна гэх маш олон хүмүүсийг бид ингээд дурдж болно. Мэргэжлийн англи хэлний анги байдаг гэж ярьсан. Тэгээ Монголд анх удаа TOEFL буюу хууль зүйн англи хэлний олон улсын бас юм академик хичээлийг оруулж ирж байгаа. Тэгээд ер нь одоо яг Монголын хуульчдын хэлний мэдлэг ер нь хэр байдаг юм бол танаад суралцж байгаа хүмүүс одоо ямар төвшөнтэй болоод гарч байгаа, ямар бүтээгдэхүүн болж гарч байгаа вэ? Тий 2010 онд миний хувьд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн төгссөн эрх зүйчээр. Тэгээд төгссний дараа наран гэрэл захирлын бид нар зөвжлөсөн. За та нар ингээд энэ төгссөн зүйлийг авсан диплом уу тий ямар нэгэн байдлаар үр дүнгийн үзээрэй гэжсэн аахгүй. Тэг би бодохдоо за би яаж холбож өгөх гэсэн чи би чи англи хэлний багш хүн. Эрх зүйч болчлоо. За би яг шүүгч хийгээд юм өмгөөлөгч хийгээд явахгүй. Уусаа миний натурт бас таарахгүй байхгүй ер нь л тий. Тэгэхээр энэ хоёрыг яаж холбож өгөх вэ гэсэн чинь за олон улсын шалгалтууд авдаг газрууд хаана вэ гэж хайлтаа хийгээд TOEFL гэдгийн сургалтын шалгалт одоо шалгалтын төвийг төв болсон байхгүй аль бисэр. Тэгэхээр олон улсад хүлээн зөвшөөрөх нэг олон улсад хүлээн зөвшөөрөгдөн маш олон байгууллагууд энэ шалгалтын 3 үндсэн одоо төвшөнтэй байдаг энэ шалгалтыг өгсөн хүмүүс тэр байгууллагуудад англи хэлээр ажиллаа явуулахад одоо хууль зүйн англи хэлний сайн гэдгийг тийм ажиллах боломжтой болж байгаа. Одоо байгууллагуудад ажиллах хэрэгтэй гэсэн. Яг л TOEFL IELTS-тай адилхан байхгүй. TOEFL IELTS нь ерөнхий англи хэлийг сайжруулах тал дээр ийм оноотой байна гэдгийг баталгаа байхгүй юу? Одоо ийм төвшөнтэй байна гэдгийг баталгаа. Тэгвэл TOEFL гэдэг хууль зүйн англи хэлнийх нь
төвшин юм байна гэсэн үг байхгүй. Хөгжлийн хувьд тийм яг хөгжлийн хувьд IELTS TOEFL гэсэн үг байхгүй тийм. Монгол хөгжлийн хувьд бол гадагшаа гадаадад сураад ирсэн залуучууд бол ярих юм байхгүй бас тэд нар бол маш мундаг байна. Яг бид нар шиг ингээд Монголын бүтээгдэхүүнүүд маань их сургууль англи хэл үзчихсэн бол хэрэглэн дээр оруулах тал дээр дутагдaltaй байгаа байхгүй. Тэр энэ тал дээр бид нар талаас англи. Тийм. Тэгэхээр энэ талаас нь анханаас нь цөөр шатнаас нь сайн одоо хэрэглээнд оруулсан тэр commercial law энэ гэрээгээ яаж байгуулах вэ? Гэрээний одоо хэрэгцээ орж ирж байна те бизнесийн хэрэгцээгээд нөгөө хөрөнгө оруулагч нөгөө одоо үйлчлүүлэгчтэйгээ яаж харилцах вэ? Тэр зүйлийг одоо зааж сайжруулах тал дээр л ажиллаж байгаа юм да. Тэгээ одоо энэ 4 өдрөөс хичээл нь эхлэх юм. Суур шатны сургалт. За хичээллэх 4 цогц хичээлийнхаа 2-ыг баг ярьчих шиг боллоо. Тэ жолик гэж хуулийн мэргэжлийн англи хэл. За үлдсэн 2 нь ямар ангиуд байгаа вэ? За нэг нь болохоор IELTS-ийн сургалтын нөхөр ярих үү? За манайх IELTS-ийн сургалтыг бас хүмүүстэй сурагч тэг хамт олондоо бас хамт болгодог байгаа. За манай IELTS-ийн сургалтын онцлог болохоор бас их гоё. Ерөнхийдөө мэдээж өөрийн гэсэн үзэл бодолтой болцсон тий насанд хүрсэн ч юм уу одоо өсвөр насныхан их орж ирдэг. Тэгээд хамгийн түрүүнд мэдээж тэр хүүхдүүд маань өөрийн гэсэн зорилготой байгаа шүү дээ. Тэгээ манай IELTS-ийн сургалт болохоор яг тэр зорилгыг нь аягүй сайхан уриалгах хүлээж аваад хүүхдүүдийг тий чадах талаас нь аягүй хөгжүүлээд стратеги техникийг олгоод амжилтанд хүрэх одоо замыг хамгийн нэгдүгээр тавьж өгдөг. Хоёрдугаар тал манай IELTS-ийн ангийнхан бол яг нэг групп шиг болчихдог байхгүй юу. Тэгээ манай IELTS-ийн ангийнхныг бас бид нарын Toastmasters Great Mongols-ийн хуралд хүрэлцэн ирээрээ гэдэг бас саналыг өгдөг. Тэгээ энд оролцоод ирээд бүтэн 1 жил ч юм уу бүтэн 2 сар их ч юм уу ингээд цухтаа өнгөрснөөр тухайн анги хамт олон маань жинхэнэ одоо 2 дахь гэр бүл 2 дахь гэрээ олж авдаг. Тэгээ нэг нэгнийгаа дэмжиж харилцаа холбоотой явахаар ямар ч гэсэн үр дүн маань бол үнэхээр сайн бас тавигдчих өгд юм аа. Тийм. IELTS-ийн бэлтгэл сургалтын дээр орж иж байгаа хүмүүсийн хувьд бол зорилго нь бүр яг тодорхой байгаа байхгүй юу? 1 сарын 20 эдний шалгалтанд орно. Тэр шалгалтанд би 2 сарын туршид бүх одоо хүчээд ажиллаад төвлөрж байгаад бэлтнэ гэж орж иж байгаа байхгүй. Тэгэхээр авах юм бол би тэр сургууль. Тий, тэр сургууль. Тэгэхээр бүх юм тодорхой байгаа хүмүүс орж иж байгаа байхгүй. Тэрэн дээр англи хэлний активээс IELTS-ийн сургалт маань яаж орж ирдэг вэ гэхээр яг шалгалтын стратеги гэдэг маань амжилттай сурахад одоо жишээ нь IELTS-ийн writing-ийн 1-р таск гэж байгаа тий 1-р даалгавар. 1-р даалгавар дээр өгсөн тэр графикийг англиар яаж үгээр буулгаж тайлбарладаг вэ? Тэр үг хэллэгнүүд бэлэнээр нь өгүүлбэрийн тэр бүтцтэйгээ тогтоох боломжтойгоор бид нэр өгөөд байна гэсэн үг юм шиг. Тэгээд 5-аас 6 удаа одоо нөгөө өгөгдсөн стратегийнхаа дагуу өөрснөө writing-а бичиж өгдөг. Тэр бичсэн writing essay-нүүдийг багш нарын засаж өгдөг, буцаагаад өгдөг. Тэрнээс зүгээр нэг суучаад тест хийж байгаа гараа авчиж байгаа биш байхгүй. Тест хийдэг процесс нь бол гэртээ хийж байгаа байхгүй. Гэртээ хийх тэр бие даалтын бүгд пакетыг бид нэр давхар өгч чинь хэдэн оноо авж ийн хавц твшил нь ямар байна уу гэдэг дор ингээ шалгаад хянаа явчихдаг байхгүй. Тэрүүрээ онцлог гэж хэлж байна. Тийм. Тэгээ бас анх орж ирж байгаа хүмүүстэй бид нар хамгийн эхлээд одоо mock test гэдэг зүйлийг авдаг байгаа тийм. Тэгээ IELTS-ийн шалгалтыг иймэрхүү юм байд юм аа. Яг сургалтанд орж ирэхээс өмнө миний төвшин ийм байд юм аа гэдэг зүйлийг бол тийм эхлээд бол шалгалтаа өгөөд мэдчихэв. За тэгээд манай суралцагчид маань бүгдээр зорилготой гэж байгаа шүү дээ. Тэгээ тэр зорилгын дагуу те хичээл баг анхны хичээл дээр хүүхд болгон дээр те за ямар оноо авахыг хүсэж байна. Бичлэг дээр юм оноо авах, уншлах дээр юм оноо авах гэж асуучаад тэгээ нөгөө нэг олон улсын сертификатыг нь бид нар ингээд нөгөө жишээ олгож хэлж гаргаад оноог нь бичээ, зургийг наалгаад, ламинатор дагаад бүр you can do it чи чадна өөрхийн чадхын гэх мэтчлэн урмын үг хайрлаа. Бэлтгэлийн давхар хийж байгаа. Тэгээ гэртээ ч юм уу ажил дээр ч юм уу өглөө босоод хамгийн түрүүнд хардаг тэр газараа наагаад өглөө болгон тэрийг хараад баясаад бодоод тийм өөртөө итгээд явж байгаараа гэсэн даалгаврыг өгдөг. Сэтгэл зүйн бэлтгэл асарч бэлтгэл тийм. Тэгээд сургалт явж явах хооронд бол мэдээж mock test өгж байгаа. Тэрнгээр яах нь үр дүнгийн бодит тогтолцоо явж байгаа байхгүй. Тэгээд сургалтаа төгсөөд хамгийн сүүлд дахиад нэг тест өгж байгаа. Тэгэнгүүт анх орж ирсэн тестний миний дүн ямар байлаа? Энэ сургалтаа төгсөөд миний дүн ямар байлаа? Бодит дүн гарч ирж байгаа юм тийм. IELTS-ийг өгөхөд бас нэг шалгалтын нэг жижигхэн тийм нэг залхим ихэд байдаг гэж яриад байсан юм л шүү дээ. Яаж цагаа хурдан ашиглаж тэр стратеги арга зүйн тий аргачлал арга зүйн орж ирж байгаа байхгүй. Стратеги бол маш сайн орж ирж байгаа тийм. Маш одоо ямар даалгавар өгөхөд тэр даалгаврыг true false not given гэдэг даалгаврыг яаж хаана тэнд нөгөө алдаатай хэсгүүд нь орж иж гинэ алийг барьж авах ямар үгэн дээр одоо нөгөө нэг тэр хариултууд нь байдаг өнтрийг эн чинь угаасаа аргачлалтай явж байгаа байхгүй. Гэхдээ TOEFL IBT энтрийг бодох юм бол үнэхээр хүндээ өгж байгаа хүндээ ерөнхий англи хэлээр дэвшүүлэхэд асар их одоо нөгөө тусдын өгдөг шалгалт байхгүй юу. TOEFL IBT-ийн хувьд бол нэгдүгürt би буруу зүйл гэж хэлээгүй зүгээр яг олон одоо чадваруудыг нэгэн дор ингээд зохиомл маягаар
шалгах гэж орж ирдэг тийм шалгалт байгаа байхгүй. Жишээ нь ярианы шалгалтын дээр 15 секунд өгдөнгөө 45 секунд рекординг хийгээл цаашаа явуулна гэж байгаа. Гэтэл IELTS-ийн яриан дээр бол яг ингээ бодтой native speaker хүн ингээ суужгаад үүдээс чи харж байгаа шалгалтын асуултууд яриа явчих өгөөж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө бэлдэж байгаа хүмүүс ч гэсэн ерөнхий англи хэлээ давхар маш өндөр хэмжээнд хурдан сайжруулах бас нэг бололцоог олгоод байгаа байхгүй. Тийм учраас. За түрүүнээс шинэ ширээн дээр яг ярих. За дээрээс нь одоо медаль байгаа. За. Энийхээ талаар тайлбарлаач. Ямар хөлс хүчин гэсэн ийм цом медаль гэж. За энэ ингээд Toastmasters гэж олон улсын тэр 192 орон дүүрийн гэсэн салбартай манлайлах гишүүдийнхээ манлайллын бодон харилцааны чадварыг сайжруулах үндсэн зорилготой ийм том одоо глобал гэж хэлдэг. Global гэж хэлдэг. Англиар global ийм том байгууллагыг төрийн бус одоо Toastmasters Монгол төрийн бус байгууллагын сая ердөө 3 хоногийн өмнө 13-нд бид нар бүх клубүүдийн гишүүдийнхээ дунд бэлтгэлгүй ярианы буюу table topics contest гэж ямар ч сэдв ерөөсөө угаасаа өгдөөгүй. Тэгэл нэг сэдвийн дагуу бүх оролцож байгаа 24 хүн оролцсон. Бүх 6 клубүүдээс тэр өгөгдсөн сэдвүүдийг ямар сэдв ирснийг бүгд мэдэхгүй гадаа гараад зогсож байгаа. Тэгээд тэр нэг нэгээр ямар ч бэлтгэлгүй. Тэгээд нэг нэгээр орж ил 1-2 минутанд англиар тэр сэдвийн талаар уран хэлтгэн гэсэн. Тим сэдв тийм. Тэгээ энэ тэмцээний маань одоо анхны авраг маань бэлтгэлгүй ярианы одоо энэ тэмцээний анхны авраг маань манай англи хэлний академийн дэрэгдэх Great Mongols гэдэг Toastmasters клубын энэ жилийн ерөнхийлөгч номин тул маань хүрсэн юм аа. Тэгээ ингээд мис намайсны багш юм хүрсэн юм аа. Тэгээ ийм цом байгаа алтан медаль байж гин тийм. Тэгэхээр асар их хүч хөдөлмөр бэлтгэлгүйгээр ороод уран хэлний гэдэг бол айгүй хэцүү тийм. Олон дундаас биш тийм. 24 тэгээд тэр 6 клубийнхээ мэдээж бас шилдэгүүд нь л орж байгаа тийм. Ааха. Өнгөрсөн жил бид нар үндэсний чуулганы зохион байгуулсан. Тэгээд бас бэлтгэл одоо нөгөө уран бэлтгэлийн тэмцээний зохион байгуулсан. Тэнд бол Toastmasters Монгол клубын маань баярмаа төрүүлсэн. Энэ жил бид нар бэлтгэлгүй гэдэг нь чансаа тийм ээ challenging одоо сорьсон чансаа харуулсан энэ тэмцээний ямар ч байсан зохион байгуул амжилттай зохион байгуулж ингээд тэргүүн байранд орсон. Тийм. 2 дугаар байранд UB Toastmasters-ийн манай лав наран гэдэг охин, 3 дугаар байранд Анар цэцэг гэдэг манай маш мундаг Toastmaster олон жилийн туршлагатай Toastmaster бас болсон. Бидний хойно гарч байгаа дүрсээс харахад ер нь танаас сурагчид чөлөөт цагаа бас их хамт олон юм шиг харагдаж байна. Шинэ жилийн хамт тэмдэглэсэн баг шиг харагдаж байна. Энд тэнд бас ингээд гоё speaking аягүй хийдэг юм шиг харагдаж байна л та тий. Тий. Одоо за академик одоо сургал явагдахаас гадна мэдээж нэг хөгжүүлэх, чөлөөт цагаа хамтдаа ингэж өнгөрүүлэх, хамт олон бий болох одоо ямар үйл ажиллагаануудыг бас нэрэн зохион байгуулдаг. За манайх бол тийм IELTS-ийн анги болон тий одоо Great Mongols Toastmasters клубийнхээ гишүүдийн дунд бол 2-7 хоногт болгон нэг удаа хамтдаа цагийг үр бүтээлтэй зугаатай өнгөрөх энэ үйл ажиллагааг явуулдаг. За бид нар түрүүний бүтэн содор болохоор тий заал авч тий сакс тоглосон, волейбол тоглосон, газрын теннис, агарын теннис тий тоглож цагийг маш хөгжилтэй бөгөөд үр бүтээлтэй өнгөрөөсөн байгаа. За тэгээд энэ бүтэн содор болохоор бид нар B1 Cycling Studio гэдэг манай Toastmasters-ийн гишүүн тийм PR хариуцсан ерөнхийлөгчийнхаа тэгээд тэр эрхэлдэг бизнес дээр нь очиж бас тэр дугуй гүнж үзэн тий өөрсдөө бас тий нэг өөр байдлаас өөр өнцгөөс харах юм үйл ажиллагаа бас бид нэр хүлээгээд байж байгаа. За хүүхдүүдийн хувьд болохоор бид нэр шинэ жилийн аягүй хөөрхөн тэмдэглэдэг. Тийм ангаа бас хөөрхөн чимгэлдэг, цонхон дээрээ те Санта Клаус зурдаг. Тэгээд шаар ашиглаж те ерөөсө бүхэл материалыг ашиглаж яг л нөгөө өөрийн гэрээ чимж байгаа юм шиг тухайн ангиас чимгэлдэг. За тэгээд эцэг эхчүүдтэй тайлан тавьдаг байгаа. Юу үзсэн байна, юу сурсан байна, ямар дуу сурж, ямар те зохиол уншиж жүжиглсэн тоглолт хийх байна те тэр бүгдийг эцэг эхчүүдтэй маш нээлттэй тайлбарладаг байгаа. Тэгээд энэ бүгд зүйлийн ард те хамгийн нэгдүгээрт бол тухайн анги хамт олонний уур амьсгал маш дулаан болж нөгөө нэг миний хэлээд байдаг гэр бүл гэдэг зүйл маань үүсэж байгаамаа. Тийм. Гэр бүл гэхэр мөн гэж ойлгож болохгүй шүү. Тэгээ хамгийн гол нь би нэгээ дэмждэг. Тэр нөгөө орчин бүрдүүлэхгүй болохоор
хэл сурна гэдэг чинь орчингүй л явахгүй байгаа байхгүй. Зүгээр л нэг орж ирэл гараа явчихдаг бол тэр орчин хэрэглээ тэгээд үр дүнгээ өөрөө баг багаар ансаа явчихгоо тугаасаа нөгөө энэ маань урагшаага одоо дэвжиж хөгжтөн хэрэг болно гэсэн үг байхгүй тийм ээ. Тэрнээс гадна англи хэлний актив байгуулгаснаас хойш байгууллагуудын захиалга сургалтуудыг маш их авч Ер ярьсан. нь яг нэг сургалтуудаа бас яг биш. Ямар сургалтууд байна? 13-аас хизээ-хизээнээс одоо сургалт байна. Ерөөсөө англи хэлний сургалтыг одоо бидний туршлагаас үзэх юм бол 13 наснаас өмнөх 13 наснаас хойш гэж ангилж байгаа байхгүй. Тэгэхээр 13 наснаас өмнөх хүүхдүүдийн хувьд Jolly Kids гэдэг брэнд сургалт сая ярьсан тийм ээ хүүхдийн сургалт байна. Өсвөр насныхны хувьд Jolly Teens гэдэг манай бас брэнд сургалт байна. Тэр нь залуу манлайлагч гэдэг давхар энэ хөтөлбөр хамт орж ирдэг. Эслийн ерөнхий шалгалтанд бэлтгэх ийм сургалтууд орж ирдэг. Насан туршидтын хувьд болохоор бүтэн жилийн дипломын одоо англи академик англи хэлний ийм сургалт байгаа. Тэр сургалтын дээр бизнесийн англи хэл, орчуулгын бичгийн дадлага, илтгэх чадвар сайжруулах, мөн IELTS бэлтгэх гэсэн ийм хөтөлбөр агуулгуудтай ийм сургалт бүтэн жил гэдэг нь академик гэдэг нь одоо 9 сарын 1-ээс эхлээд 6 сарын 3-нд төгсгөр ийм сургалт орж ирээд явж амжилттай явж байна. За байгууллагуудын захиалга сургалтууд бид нэр авдаг. Энэ бол манай одоо үндсэн гол сургалтуудын маань нэг. Мөн байгууллагын сургалтаас гадна бид нар бизнесийн англи хэлний сургалтыг бас актив дээр явуулдаг. Гэхдээ тэр нь одоо энэ 4 дахь өдөр бол удирдах ажилтнуудад зориулсан өглөөний ангийг бид нар хичээлүүлэх гэж байна. Тэгэхээр удирдах ажилтнуудад маань англи хэл нь үнэхээр хэрэгтэй гэдгээ мэдээд байна. Бизнесээ эрхлээд амжилтанд хүрсэн гадагшаа дотгошоо явахаараа орчуулагч нар дагуулад явдаг. Гэтэл яг үнэндээ бизнес маань шууд нөгөө бизнес эрхлэх гэж байгаа одоо хөрөнгө оруулах гэж байгаа тэр хүнтэйгээ нөгөө хувь хүний хувьд бас яах нь сайн найз нөхөд болдог, харилцаа тогтоох хэрэгтэй болдог. Тийм ээ нэг чөлөөтэй өөрийгөө аваад явчих тийм хэмжээнд бас хараахан болоогүй байвал тэр өглөөний сургалт маань удирдах ажилтнуудад зориулсан бизнесийн англи хэлний сургалт эхлэх гэж байгаа. IELTS-ийн бэлтгэх сургалт гэж хэлсэн. За өөр манай дээр хууль зүйн англи хэлний TOEFL гэдэг шалгалтанд бэлтгэх юм сургалтууд байдаг. За ярилцах цаг маань өндөрлөж байна. Тэгээд маш хурдан дуусч байна. Тэгээд амжихгүй л цагаач дууссан гоо. Энэ өглөө бас бидэнтэй хамт ярилцаж за англи хэлийг хэрхэн яаж суралцах за өөрхөн байгууллагын талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээд танай байгууллагт орчиж байна. Маш олон залуучууд байна англи хэлтэй болж тэг өөрсдөө карьерт өөрхийн амжилтанд одоо нөлөө үзүүлж маш том амжилтыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд Монгол хүмүүс Монголын бүтээгдэхүүн, Монгол бүтээгдэхүүнээ бий болгоод гадагшаа одоо тий гадны тэр дэлхийн боловсролыг Монголд авчрахын сайхан үстэй амжилт хүсье. Тэгээ нэр танай байр шил ер нь хаана вэ? Хичээлийн байр одоо хэдэн байртай вэ? Хэрхэн яаж одоо очиж суралцах вэ? Ер нь одоо цагийн хуваар гэх юм бол яаж явагддаг нэрээ? Манайха одоогийн байдлаар нэг л үндсэн одоо төв офистай байна. Тэр маань хотын төвд багшийн хөгжлийн ордон, багшийн дэдийн зүүн тал багшийн хөгжлийн ордон гэж байдаг. Багшийн хөгжлийн ордны хойд талд Unity Center гэдэг 5 давхар саарал байсан. За манайхан бол Хатанбаатар багшийн маань оюун ухааны академийн байр гэхэр хүмүүс их анддаггүй. Яг тэр байрны уртлын Unity Center гэдэг 5 давхар саарал байсан. Нэг давхарт нь байдаг. Олоход амархан, очоод амархан гэх. Тийм тэгээд манай пэйж байгаа. The Academy of English нэг гээ хайнгууд бас манай логотой пэйж явж байгаа. Бүх өөрийн гэсэн бас вебсайтууд байна. 9910 8635 9910 56 52 гэсэн дугаарууд дээр мэдээлэлүүд авч болох юм аа. За тэгэхээр англи хэлийг амжилттай сурахыг хүссэн одоо хүн болгоны бүх төвшний хичээл бол англи хэлний академи дээр явагдаж байгаа юм байна. Тэгэхээр энэ өглөө бидэнтэй харилцсан та бүхэнд баярлалаа. Тэгээ сонсогчдийнхээ дэж бэлэг болгон шинэ дугаарыг өгч байна. Баярлалаа. За маш их баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье та бүхэнд. За маш их. За баярлалаа. Бидэнтэй хамтаас та бүхэнд баярлалаа. Кофе зарлагын нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Энэ өдрөө сайхан өнгөрүүлээрэй баяртай үзэгчдээ. Ниппогийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti Coffee. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай.